Ганстанд энэ Ховд аймгийн Эрдэнэбүрэн Мянгад энэ Аяалгийн аймгийн Баяннуур, Увс аймгийн Эмногов гэдэг энэ гурван дөрвөн сумын энэ юу гадар нутгийн юунд хамарсан ийм усан цахилгаан станд баригдана гэж одоо энэ яригдаад энэ Сүх хурлын гишүүн Бямбцогтоос ингэж яриад байгаа. Энэ бол одоо би хамгийн буруу асуудал. Бид нар ч одоо эцгөөд өрөөж юунаас энэ нутгорно гэж ирсэн хэдэн Ховдголын голдаагүй найсав газарт бол одоо бид нар одоо нийтлийн малаж ахугаар ингэж амьдэрч байгаа улсууд тэгээд энэ усан цахилгаан стандын хор уршгийн лэр нь тооцоолоогүй юм юм л баригдах гээд байх шиг болж санагдтiin тэгээд. Тэгээд энэ усан цахилгаан стандыг ирнэ дээр үеэс эн чинь бас энэ Тэвэл толгойд улс гэж байх үед чинь бас энэ чинь бас геологи шинжилгээгээр бас энийг усгаас үйдрээд шинжилж үзээд энэ чинь ямар болох үндэслэлгүй байна гэж бас нэлтгийгээр ингээд ямар ч усан цахилгаан станд баригдах юугаа энэ баригдах юм бол энэ ер нь нутг орн бас юу орно гэж ингэж яаж байгаа. Тэгээд тийм дүгнэлтэн дээр үеэс 80 хэдэн онд гаргацсан байж хаад одоо ирж ингэж бас усан цахилгаан стандыг барьна. Өшөө шинэ үеийн шийдлэр энэ салхины нарны шийний юм хөгжиж байгаа үед бас өшөө аргаар байгаль тор хөнөөл хохирол учруулгаагаар сөрөндөө төсөө өртөх багтай юм бас байгуулж болмаар юм шиг санагдтiin. Тэгээд ямар ч байсан миний хувьд бол одоо нутгийн хүний хувьд энийг бол одоо дэмжихгүй байгаа. Тийм учраас энэ усан цахилгаан станд хэрвээ баригдахад хүрэх юм бол энэ Ховдголын энэ айсав газрын дээрээсээ битүү уур манан болон нэгдийн үед бол ер нь маш их хүйтэн явагдана. Дээрээс нь чинь хадлагын талбай нь багсан биднэрт бол ус нь зүүн хавар зүүнний үед бол хэлт нь багсан, эвлэн хачир нэгтэн. Тэгээд энэ чинь эвлийн үед битүү уур манантай тиймэрхүү мэсэн юутай зүүн юунаа үед нь ус нь хэлэхгүй. Хадлагын талбай нь багсан нөгөө гардаг хороо ус нь ихтэн их хэцүү болох байх гэж бодож байгаа. Тэгээд энэ загас энэ минж Ховдголын дотор байгаа энэ экосистем алдагдана. Тийм ийм л юм их болох гэдэг гэж бодоод байгаа. Тэгээд энийг бол ер нь бэрхийг бол би л эсрэгүйцэн тэн дээр бол түүштэй тэмцэнэ. Тэгээд тэдний энэ дээр орчин нөхцөл ер нь маш их хүмүүгдмэл болж байна л да. Энийг байснаар ямар юм а тийм гэрлэгээрээ тог цахилгаан юу гэж яах вэ? Мэрчин чинь бас одоо тэр дөргөний харайхын усан цахилгаан стандаар бий жишээ авъя л да. Яг нь тэр харайхын цахилгаан стандыг чинь эхэлж барих гэж чинь одоо баруун 5 аймгийг мөрөн хаангадаг тийм цахилгаан тавих гэж байгаа л гэжээс одоо ямар юм баруун 5 аймаг хэрэггүй юм бол нэг сум гिचрэхгүй болтсон тийм юм болтсон. Тэгээд дээрээс нь одоо тэргээр би бас жишээ аваад байгаа. Дөргөн сум чи одоо 10 жил гандлаа шүү дээ. Ганта. Тий, ганта. Энэ усан цахилгаан станд баригдсанаас болж 10 жил гандаж одоо мөн однон урдмага хаслыг хэлж одоо нэг жоохон гайгүй юусмөөс нь гарч эхэлж байгаа. Гэхдээ энэ чандамна буйнтай айл чандамна айл гэдэг энэ нуурыг эргэсэн айлууд нь өөлж өтгөөс бас яла ус наашхаагаад тийм юм их гараад байгаа л да. Тэгээд тэр бол одоо тэр нь хамгийн буруу юм л ярих гэдэг юм. Тэгээд ямар ч байсан би
Яг Афганистанд вэрхийг бол огт дэмжихгүй. Эсэргүүцэж байгаа. Тэр бол одоо төвчтэй бас юу хэлнэ л гэж бодож байгаа шүү дээ.